Энэ явдал 2005 оны 4 сард тохиолдсон юм. Би 4 сард төрсөн учраас миний төрсөн өдөр тохиож байв. Гэрийнхаа маань надад чи юу авмаар компьютер, робот эсвэл удалгүй худалдаанд гарах PlayStation авах уу гэж байсан. Гэтэл имээ маань чив чимээгүй сууж байлаа. Удалгүй тэрээр надад нэг ном өгнө гэж хэллээ. Гэхдээ ямар ном гэдгийг хэлэхгүй л байсан. Миний төрсөн өдөрч болж би үнэхээр их баяртайгаар бэлэгнүүдээ нэг нэгээр нь задлж байлаа. Эмээгийн бэлгэн дээр ирлээ. Гаднаас нь харахад нэг тийм ном байв. Нэгэд үзлээ. Гэтэл пентаграм буюу тойрог дотор 5 ошин сэлсэн нэгэн зүйл байсан. Би хараад энэ юу болох ямар учиртай гэдгийг ч мэдэхгүй байлаа. Гэтэл миний толгой оргиж нүд харанхуйлан ухаан алдан унсан юм. Нүдэ нэгэд тартал ээж имээ хоёр маргалдаж байлаа. Ээж түнд яагаад ийм ном тавхж байгаа юм бэ гэж байсан санагдж байна. Харин тэгэхэд эмээ маань над руу их муухай харж байсныг би мартдаггүй. Орой болж би өөрөө орондоо унтах гэж байлаа. Үнэхээр сайхан зүзүүлэн унтаж байтал нэгэн зүйл надад хурж намайг сэрэв. Би нүдэ нээтэл юу ч ойр хавьд харагдсангүй. Тэгээд өнгийгээд харуул гарах хаалганы хажууд нэгэн хар сүдэр зогсож байлаа. Би өөрийгөө зүүднээсээ сэрээгүй байна гэж бодтол тухайн зүйл хөдөлж байсан. Тэр над руу ойртож улам ихээр ойртлоо. Түүний дүрс хальт тодорч эхлэхэд буурал өстэй, овсгоо шүдтэй нэгэн байв. Харин би түүнийг өөрийнхөө эмээ байна гэдгийг тухайн мөчөд мэдсэн юм. Би хашгиран босч түүний хажуугаар гүйх гэтэл тэр миний буугнаас барай авч намайг өөрлөгөө наалаа. Би сандарч байтал нүдний буланд маань нэгэн тоглоом харагдлаа. Би түүнийг шүүрч аван эмээ рүүгээ шидэж орхисон. Харин нэмээ маань тоглоомд цэгтэн унсан юм. Би түүний хажуугаар гүйн гарч ээж аав өрөөлөө орон тэдэнд болсон явдлыг хэлтэл ээж аав маань цагдаа дуудлаа. Цагдаа нар ч ирж түүнийг баривчлахад түүний гарт хутга байсан юм билээ. Мөн тэрээр мэдүүлэхдээ намайг алах гэж байсан гэдгээ хэлсэн юм. Харин өнөөдөр та өөр дээр тоглоом байхгүй байсан бол би амьд байхгүй байлаа.